Уран зохиолын цаг. Энэ удаа сонсогч та бүхэндээ жүжигчин найруулагч Ёндонгийн алтан гэрлийн уран бүтээлээс дээшлэн сонсохоор бэлтгэлээ. Сонсогч уншигч түмэн жүжигчин Ёндонгийн алтан гэрлийг ТV Караоке нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүү сайн мэднэ. Түүний бичсэн Олз тэргүү төгөөллгүүд ном анхных нь уран бүтээл юм. Энэхүү номыг ариутхан шүүсэн Нацагдоржийн нэрэмжит чаглал зохиолч Яруу найрагч Цэн Даюушийн буян заяа. Уран бүтээлчийг өвлгийн талбарт хүчээр сорьсон он цаг эртээ гэдүрдээд Алтан гэрэл 1990 оны эхэн үеэс драмын зохиолчдыг ганц нэг өгүүлэлэг бичиж байсныг ч би мэдх юм аа. Тэрээр гэхдээ бичсэн зохиол бүтээлээ ном дэвтэр болгоё гэж өөр бодоогүй л ирсэн байх. Нөгөө талаас өөрийн сэтгэлд хүрсэн зохиолууд бичиж байж л хүнд хүргье гэж бодож байсан бизээ. Энэхүү дэвтэрт орсон зохиолууд дотор түүний эрэлхийлэл, өөрийн гэсэн онцлогийг илтгэсэн өгүүлэлгүүд нилээд байна. Тэдгээр нь мөн л драмлаг шинжээрийн хоорондоо амьсгал нэгтэй болох нь ч анзаарагдж байна. Хорхой, нам гүм, тахал зэрэг өгүүлэлгүүдэд энэ шинж нь бүрч тодорхой илрэн гарсан байх юм. Хэмээн дүгнээд цааш нь өгүүлэхтэй. Өгүүлэлг нь нэг талаасаа хүүрнэл зохиолын үндсэн төрөл гэсэн утгаараа үйл явдлын уран сайхан дүрийн ертөнцийн давтагдашгүй хэв маяг зэргийг нэн тэргүүнд илэрхийлдэг. Үүний зэрэгцээ тухайн зохиолчин хувь өгөгдөлтэй уялдан, уянгийн өгүүлэмжтэй, нилээд яруу найраг хэв маягтай байх юм уу? Эсбөгөөс өгөөдөл ёгтлын далд санааг илэрхийлсэн зохиол байх тохиолдлууд ажиглагддаг. Жүжигчин найруулагч Алтан гэрлийн бичсэн Олз тэргүү төгөөллгүүд бүтээлээ зөвхөн алтан гэрлэл бичих, өөр хүн төдийлөн илэрхийлэх боломжгүй хэмээх хэв маягуудаар бичигдсэн байх юм гэсэн байна. Мөн Монголын орчуудын эвлийн хорооны шагналт зураач, баримлч Сандагдоржийн төр бурам Аги бид хоёр танилцсан цагаасаа л элдвийг ярьж, хуваалцсан сэдв дотроос хүүхдийн зураг сэтгүүл хийх гэж баггүй цаг заваан өрөн, бас ч үгүй тэрүүхэн үедээ хүүхдийн олон арван бэсрэг өгүүлэлэг, дуу шүлэг, үлгэр хүртэл зохиосон бий. Түүнээс зарим нэг нь энэ номонд орсон нь бахархалтай хэмээн номын өмнөтгөлд бичсэн байна. Одоо сонсогч та бүхэн жүжигчин Ёндонгийн алтан гэрлийн Олз өгүүллийг ардын жүжигчин Гомбын Арвдангийн уншлагаар хүлээн авч сонсноо. Энэ өдрийг тэрээр тэсэн ядан хүлээжээ. Зүрх нь цээжин дотроо догшин хангал адуу шиг цогчиж хамаг биенийх нь хар хөлс асгараад хязгааргүй баярлснаас нохойд хөөгдсөн юм шиг гүйсэн болохоор амьсгал нь давжидна гэж юу хөө. Гүнэрэн л амьдрал дэндүү удаан. Güдэгтэн туйлын хорсолтой даажгансаар энэ баярт өдөртөө золгуулсан болохоор нэг бол хингэнтэл уйлмаар байтал харин ч нулимс гарсангүйд гайхсангүй, хүчилсэн ч үгүй, хийдэмэл хүйтэн ус баахныг залгиллаа. Аяа, Бурхан Тэнгэр хизээ нэгэн цагт туслан тэтгэдэг гэдэг үний юм байна шүү. Бурханы агуу өгөөмөр хийгээд хязгааргүй энэрэнгүйг тэрээр бахтан биширч айл хэдэнэ унтарч мөгсөн гэж бодож байсан гүн сүсэг дайхан хүчтэйгээр оволцон цалхиллаа. Ийхүү хэсэг хугацаа өнгөрлөө. Чухам хэдвэр хугацаа оцсныг ч мэдсэнгүй. Харин
мэдрэхгүй хийгээд сэтгэхгүй нь шал өөр ажиллаж эхэлжээ. Эхнэр нь хэдийн ажилдаа явсан бөгөөд тамхины гашуун өмхий утаа бас хүүхдийн шээсний үнэр нэвт шингэсэн зэгэл саарал гэр орноо мань хүн гайхан ажиллаа. Хүч хизээ хэдийдэн манай гэдэг аж одоо ийм болчихоо вэ? Хүчр аргалжгүй дээ. Энэ гайхамшигтай учрлал хамаг амьдралын минь гол зорилго. Хүсэл тэмүүлэл зүуд мөрөөдөл минь байсан болохоор аргачгүй үстэй. Одоо яг энэ мөчөөс л бүхнийг цаашнэр эхлэе. Ингээд манер түрүүнээс хойш эвгүй хавчсан баруун суган дороосон нэгэн зүйлийг ихэд хичээнгүйлэн гаргаж ирээд хоймрын ширээн дээрэн хүндэтгэлтэйгээр тавилаа. Тэр нь тун чамин хийцэн нэлээд том бас ерөөс хөлгүй хөрөнгөтөн хүндэл байж таарах түнтгэр төрөвч байлаа. Газар подхийн туслах хөлсөн арчинган шүлсээн залгилж орчлонгийн онцгой хөөхнийг ширтэж байгаа юм шиг нүдэн гөлийжээ. Бүтээгээд ямар би хулгайсан биш? Дээрэмдсэн биш дээ ямар. Энэ өдрийг тэрээр тэсэн ядан хүлээжээ. Уг нь тэр дэмч бойлохоор биш л дээ. Ажилтаа бол ажилтаа шаггүй сайн жолооч гэж бүр магтагдаж явсан хүн. Гэвч хичнээн хичээж зүтгээд сардан авдаг хөлсөөрөн амин зуулган арай ядан залгуулах болсон болохоор бачимдан бухимдсаар нэг л өдөр ажилласан гарчээ. Гүтэгээд чухам ягаад тэгж шийдсэн ч мэдсэнгүй. Та магад заалгасныг ч юм уу? Бүүмэд гэвч ингэснээр уламж дорджээ гэдгэн хожим өөрөө ойлгосон хэдий ч ажил хийдэ байж гэсэн бодол тархинд нь орж ирэхгүй нь гайхмаар байлаа. Найз нөхөд танил дотн хүмүүсийн зай уламар холдсоор тэдний өмсөж зүүх хэлэх ярих нь онх ондоон болж өөрийнх нь амьдрал царай зүс хүртэл илэрхий дор орж байгааг зөнгөөрөн мань хүн мэдэрч байлаа. Хизээнээс ч бидээ бүүмэд тэр өглөө болгон л ажилтаа хүн шиг л эртлэн босч үдэш орой бор хоногтоо нэг юм эрдэг болжээ. Тэгтээ ойр дотныхон хүмүүсийн амьдралын өөрчлөлтийн цаад шалтгааныг олж зөхөхтөн өөрийгөө л зүхэж хувь заяандан гомдон явах бөлгөө. Гэвч нэг л өдөр борхон туслана тэтгэн гэж батнайдах тул дэми гэйүрч явхан болж бүр олцхан хүмүүсийн гээсэн хайсан зүйлийг эрен бэдэрж явах болжээ. Өглөө болгон гэрээсэн гарахтаа бөө мөнгө олдоосоо гэж сүслэн залбирна. Ингэсээр хэдэн сар жил өнгөрснийг ч анзаарсангүй. Гутлын хон шорон ширтэн болзошгүй газруудаар хөлөөн цуцлал эрж хайж танил царай тааралдвал бушуухан шиг нүур буруулан дутааж явах болжээ. Манай хүний эрэл тэр болгон олзтой байхгүй ч бас яг вэ? Явсан нохоо яс суухын үлгэрээр хаяа нэг 5-3 төгрөг олдох нь
ангамл цөлд борооны үүл дусагнаад өнгөрөх шиг бөгөөд горилго тээсээр гутлаан чирэн гэлдрэх билээ. Тэгтэл хүсэн хүлээсэн тэр өдөрч ирж тэгтээ бүр ийм том ийм гоё ганганыг шүү. Ямар үдэ? Энэ л өдрийг тэрээр тэсэн ядан хүлээсэн. За энэ лав их мөнгө байгаа да. Гэвч хэд байгаа бол? Гүй одоо энэ үгээр тэгээд яах вүлээ? Манер хөлөрсөн алгаран хоёмсог түнтгэр төрөвчийг зөөлөн инхрийлэн илжээ. Аажмаар онгойлох гэснэн гинт эргүүлж тойруулан зөөлөн баслаа. Хүй тэгсэн чинь төгрөгөш бөөн доллар байвал яана. Бүр хэдэн бодлороо зуутын дэвсгэрт ерөөсөн болио. Ара эхнэрийг нь ирэхээр цог онгойлгоё. Тэгээд цогтан баярлая. Тэгж. Төрүүлж бүхнийг мэднэ. Ганцаараа хагартлан баярлана гэдэг чинь үнээр нь бодохно өөдгөө хэрэг байна шүү. Ерөөсөн орой болтол хүлээе. Ингэж бодоод цагаан харвал дөнгөж үд хэвээж байлаа. Эхнэрийг эртэл бүтэн 5 цаг хүлээнэ гэдэг. 5 жилээс илүү урт хугацаа санагджээ. Цагаа тунч залхуутай, даанч дайжинтай урагшилна. Гүдэгэн гаднаас гинтхэн хүн орж ирэхээс болгоомжлон өнөө нандин олзон бушуухан талд хийлээ. За өнөөдрөөс эхлээд бүх юм сайхан болно. Бүгдийг цоо шинээр эхлэн. Тэгээд хиймэл чадсан тан нүрэн толдоодсон чинь өөрөөсөө цочих шиг боллоо. За тэгээд л гар, нүур, хүзүү, толгой, нуруу, цээж бүр хууц сунар гүтгснэн аяга тавг. Бүр шал дэвсгэргүй ер гартаан таарснаа хуу татан угааж цэвэрлэн орон гэртэн бүр арц хүж унгасгалаа. Тэрөөсөн хийх тосом улмал эрч хүч ориглоод байлаа. Энэ бүхнээс аль нэг нь хизээ хийснэн санах гээд бүр баарсангүй шүү. Өөрийнхөө умгар гэрэгч ийм өнгөлөг байхыг урд нь огт харж байгаагүй юм шиг санагджээ. Удсан чгүй халуун хоол цай бэлэн болж хэдийн өлсөж байсан ч гэсэн эхнэрийг аль хүлээхээр шийдлээ. Иш хөөрхийн хайны миний хичнээн их гайхаж баярлах болдоо. Амьдралынхаа удаг учир болсон төрөвчэн цоошин ширгэшгүй эрч хүч хайрлсан гайхамшигт тэр олзон мань хүн ширээн дээрэн хүндэтгэл тэгэр давлаа. Эхнэрийн эрх хугацаа хормоор дөхөх тусам зүрх нь бүрч төрөвчгөөсөн бүрч илүү оволцсон бүлгэлжээ.
Эхнэрийг гаднаас шатаар өксөх чимээгээр нь андахгүй болохоор байн л чих тавина. Байж. Гүнчин. Яахлаараа би хөлөөн удаан зөөж байгаа юм шиг нүсэр чимээг хүлээгээд байна. Тэр чинь миний эхнэр гэж үү? Гэж 30-аад настай бүсгүй хүний алгах аяг намб ийм гэж үү? Гэж хизэнээс тэр маань ингэж алхдаг болсон юм болоо. Гото саяхан л гүйж хараагаад л инээж хөхөрсөн сэргэлэн бүсгүй байсан биш үү? Тэгээд хэдийдээ ийм ядранг царайтай сулхан мушидэг болж ховд. Хизэнээс ийм болж хвоо. Хизэнээс. Гэнэт орцны шатаар хэн нэгний зөөлөн боловч тамирдангуй өгсөх чимээ сонсдлоо. Элтвийн бодолдоо хөтлөгдсөн энэ азтай эрийн нүднээс үзэгдээгүй олон жил болсон бүлээн шингэн урсан гархан дээрээ. Байж. Гүйш. Чараа. Хэн нэгэн энэ төрөвчин дотор цаас чихчгээд даажигнсан байвал яана? Одоо яана? Энэ л өдрийг тэрээр хичнээн удаан хүлээсэн гэж. Одохгүй эхнэр нь хаалга тогшно. Сонсогч та бүхэндээ жүжигчин найруулагч Яндангийн алтан гэрлийн олз өгүүлгийг ардын жүжигчин Гомбын 10 дангийн уншлагаар сонсголоо. Нэвтрүүлэг үлдгэсэн редактор Болормаа, найруулагч Даваа Торч.